За бид англи хэл сурахдаа livestock тэ маш их livestock ажилладаг, маш их үг мэддэг мөртлөө тэрийг хэрэгжилж чаддгүй англиар ярьж чаддгүй тэ. За хамгийн наацхан энгийн нэг жишээ авъя л та. Кофе гэдэг үг байна. Хүн болгон мэднэ. Маш амархан. Монголоор ч гэсэн кофе гэж хэлдэг. За тэгвэл кофе уух гэдгийг англиар юу гэдэг вэ? Have coffee. Бид нар бол drink coffee гэж боддог. Have coffee гэдэг нь хамаагүй өргөн хэрэглээтэй. Өдөр тутамдаа л кофе уухыг have coffee гэж хэлдэг. За дараагийн асуулт нь юу гэсэн үг вэ? Coffee гэдэг үг орсон байгаа. Do you wanna get coffee? Do you wanna get coffee? Coffee яах вэ гэж асуулт асууж байна те. Get coffee. Get coffee гэхээр юу гэсэн үг вэ гэхээр хамт кофе уухыг хэлж байгаа. Өөрөөр хэлбэл кофе ууж уулзах гэж ярьдаг те монголоор тийм утгатай. За тэгвэл хүн танаас do you wanna get coffee? Кофе ууж нэг уулзах уу? Тэ уулзах л гэсэн үг. Ер нь бол санаа. За тэгвэл get coffee гэх нэ. За би нэг кофе уудгүй буюу би уулзмааргүй байна гэдгээ хэлхийн тулд ингэж хэлж болох уу? I don't really drink coffee. За энэ тохиолдолд drink coffee гэж ганцхан тохиолдол хэрэгэлдэг. Энэ би ерөөсөө огт кофе уудгүй тохиолдолд drink coffee гэж хэлдэг болохоос биш. Өдөр тутамдаа кофе уухыг бид нар англиар have coffee гэж хэлэх ёстой. За тэгвэл I don't really drink coffee гэж би нэг кофе уудгүй маа те. Би ер нь кофе огт уудгүй л гэсэн. За ийм байна. Тэгэхээр бид нар англи хэл сурж ийн гэж боддог. Тэ англи хэл мэднэ гэж боддог. Гэтэл яг цагаа тулаад хүмүүстэй ярих болохоор тэ уншиж сонсох болохоор ерөөсөө үгээ хэрэгжилж чаддгүй гол шалтгаан энэ. За тэгвэл манад дунд төвшний брэнд сургалт гэдэг маш гоё 1 сарын сургалт байдаг. За энэ сургалтаар англи хэлний энэ гацаанаас тэ дунд төвшний энэ гацаа мэддэг юм шиг мэддгүй юм шиг юм нэг хоёрын хооронд англи хэлтэй яваад байдаг те. За тэгвэл тийм хүмүүст зориулсан өөрөөр хэлбэл уншаад ерөнхийдөө ойлгодогч бүрэн хэрэгжилж чаддгүй ийм англи хэлтэй хүмүүст зориулсан брэнд сургалт удахгүй эхлэхжээ. За энэ сургалт маань minimalist буюу маш гоё шинэлэг аргаар явагддаг. За тэгээ саяны жишээн дээр гарсан шиг ийм гоё унгаан англи хэлтэй хүмүүсийн хэрэгэлдэг үг хэллэг олж авах материал энэ сургалтаар өгдөг. Бүтэн жил хэрэглэх материал те. За үгээ чэйжлэх, үгсийн сан гэж юу. За тэгээд чөлөөтэй ярд бичиж сурах те. Арга барилыг уншиж сонсоод бүрэн ойлгох ийм гоё маш гоё цогц ийм манай сургалтын нэрийн удас болсон ийм сургалт байдаг. Та бүхэн яг одоо амж бүртгүүлээд англи хэлээ маш гоё ийм зэгцтэй те гол нь чадвартай зүгээр мэддэг биш чаддаг, хэрэгжилж чаддаг ийм одоо англи хэлтэй болоход туслана. Яг одоо амжиж бүртгүүлээрэй.